спортыг залуусаа чи бэлгүүн мэдчилж байна. Энэ удаагийн видеогоор та бүхэнтэй би нүүрс ус гэж юу гэдэг талаар ярмаар байна. Нүүрс ус буюу карбохайдрат гэж ярьдаг зүйл маань чихрийн хамгийн жижиг микромолекул болох моносахаридаас бүрддэг бөгөөд энэ нь хүний бие организмд энерги өгөх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хүний бие организм булчин машинаар бодоход машины мотор байх юм бол бензин нь нүүрс ус гэсэн үг. Тэгэхээр бензингүй машин хөдөлгөхгүйтэй адил нүүрс усгүй бие дасгал хийхэд их хэцүү байх бөгөөд тэрнээс болж хүмүүс ядрах, суйлдах тохиолдлууд байдаг. Дашин тэгэхээр 1 г нүүрс ус нь 4 калоритай байдаг. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн гэх юм бол гурил, эсэн чихэр, будаа, төмс гээд маш их олон төрлийн бүтээгдэхүүнүүд хамаардаг бөгөөд эдгээр нь хоорондоо их том ялгаатай. Ялгаа нь яг юунээр гарч ирдэг вэ гэвэл энэ дотор нь орсон моносахарид гэдэг молекул нь хоорондоо хэрсэн холбоостой байдаг вэ гэдгээр ялгагддаг. Жишээ нь эсэн чихэр, жимсний жуус доторх моносахарид нь хоорондоо маш бага холбоотой байдаг болохоор шингэлт хурдтай гэсэн үг. Гурилан бүтээгдэхүүнүүд нь хоорондоо тодорхой хэмжээний холбоотой байдаг. Тэгэхээр энийг идэхэд ходоодонд орчоод энэ хоорондох тэр молекулын холбоосуудыг таслахын тулд тодорхой хэмжээний цаг зарцуулагдана. Төмс будаа овёсын хувьд бол өшөө их нэлээд багцтай холбоотой байдаг болохоор тэрнийх нь шингэлт нь өшөө удаан байна гэсэн үг. За тэгэхээр энийг би өшөө тайлбарлахын тулд нэг жишээ авъя. Жишээ нь би одоо өлслөө гэж бодъё. Намайг би одоо тархиндаа өлслөө гэдэг тохио авч ийн гэдэг чинь ямар утга учиртай вэ гэвэл миний цусны дах чихрийн хэмжээ багассан байна гэсэн үг. Тэгэхээр би одоо өссөн болохоор 10 г нүүрс ус идэхийг бодъё. 10 г нүүрс ус нь жишээ нь 1 аяг эсвэл стакан жимсний жуус байж болно. Эсвэл 15 г гурилан бүтээгдэхүүн нь 10 г бас нүүрс ус хадгална. Бас чансан 60 г төмс 10 г нүүрс ус агуулдаг. За тэгээд эднэрийн аль нэгийг идэхээр хэр удаан би сатглан байхаа та бүхэнд харуулах гэдэг байна л да. Тэгэхээр одоо энэ доотлын диаграм дээрээс юу харуулах гэж байна гэхээр энэ скала дээр би болохоор цусны дах чихрийн хэмжээг тайлбарлаж байна. Энэ доотлих нь болохоор цаг хугацааны скала гэсэн үг. Тэгэхээр би өслөө тэнгүүдээ шууд жимсний жуус уух юм бол миний тэр нь хурдан шингэдэг болохоор миний цусны дах чихрийн хэмжээ шууд дээшээ буудаж гараад тэгээд тэднэрт харангууд буцаад шууд унана гэсэн үг. Тэрний орон гурилан бүтээгдэхүүн идэх юм бол тэр чинь нөгөө шингэлт нь арай удаан болохоор тэгж дээшээ их шууд буудахгүй тодорхой хэмжээгээр дээшлээ тэрнийг барьж байгаа буцаад унана гэсэн үг. Будаа төмс овёсны хувьд болох юм бол тэр нь маш их багаар шингэж эхэлдэг болохоор айгүй айжмаар дээшлээд тэгээд тэрнийг тогтмол барьж агаад тэгээд дуусаад унана гэсэн үг. Тэгээд өшөө энэ дээр би юу гэж тайлбарлах гэж энийг хийсэн бэ гэвэл энэ хараар зурсан татаас нь болохоор миний биед байх хэрэгтэй чихрийн хэмжээ юм. Өөрөөр хэлбэл би энэ хэмжээний чихэр цусандаа байлгаж байх тохиолдолд би өсөглөн биш байна, сатгалан байна гэсэн үг юм. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гэж байна гэхээр би хэрвээ би чихэр их идэх юм бол тэр нь өсгөлтийг хурдан хэмжээнд дарах боловч буцаад хурдан хэмжээнд тэр нь унана. Тэрний эсрэг би 60 г чансан төмс идсэн бол би нэг хэсэгтээ тэрүүгээр цатгалан байх байсан гэсэн үг. Бас өшөө нэг юм нэмж хэлэхэд цусны дах чихрийн хэмжээ их өсөх юм бол биенээс инсулин гэдэг гормон ялгарч ихэрдэг. Тэр нь болохоор яадаг вэ гэх юм бол хүний биеийн эд эсийг чихэр өөртөө авч барихад барьдаг болоодог. Тэгэхээр би одоо хитрхи их чихэр идээд цусны дах чихэр ихсэх юм бол би тэрнийг нам болгохын тулд инсулин гэдэг гормон гарч ирнэ. Инсулин гэдэг гормон гарч ирснээр учраас эд эсүүд нь тэр чихрүүдийг барьж аваад өөрөөр хэлбэл эд эсүүд нь таргалж эхэлдэг. Тэгэхээр би таргална гэсэн үг. За тэгээд хүн өдөрт хэдэн грамм нүүрс ус идвэл тохирох вэ гэж хүмүүс асууж байдаг. Тэр нь болохоор ерөнхийдөө хөдөлгөөн ихтэй эсвэл тогтмол спортоор хичээлдэг хүмүүсийн хувьд гэх юм бол 3-4 г өөрийнхөө жин 3-4 г-аар үржүүлсэнтэй хэмжээтэй нүүрс усыг өдөрт идэх юм бол хангалттай байдаг.